Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Илүү л хөнгөтэй хүнээс мөнгөний аваад одоо хэрэгцээтэй хүнд дамжуулагч. Гол асуудал бол гадаад худалдааны алдагдлал байсан байхгүй. Гадны хөрөнгө оруулалтыг авахгүйгээр хөгжсөн улсын дэлхий дээр нэгч байхгүй байна. Нэг гэл хэлэхэд айж байгаа бол уусаа баяжих сэтгэл зүй хаалттай гэсэн. Асуудал болгоны ард боломж байгаа. Том асуудал бол том боломж байна гэсэн. Койныг яа аваад ч юм уу байгаа байлгаад. Үнцэн өснөө. Монголчууд өөрсдөө айгүй growth mindsetтэй үндэстэй байхгүй юу? Та тэр ажлын цалингаа нэмсэн үү? Нэмлгүй яах вэ? Нэмсэн. Дотор төхөөсөн мөнгө маань ингээ байхгүй болцсон. Энэ нөгөө хэрэглээ. Зүгээр яг л хэрэглээ. Хөрөнгө оруулалт юунд орж байгааг мэдэхгүй ирнэ дагаад орчдөг. Тэнд нэг луунд чинь онцчлогс ирэх юм бол айхтар зүйл болно гэх. Тэгэл эдийн засгийг тэнд байдаг одоо нэг хэдэн ухаантай улсуудын боддог хийдэг ажил гэж юусоо бодож хэрэггүй. Та бол одоо гэртээ сууж байгаа, телевизээр сууж байгаа үзэгч бол та өөрөө эдийн засгийн нэг бүртгэл хийсэн. Эдийн засаг санхүүг хэлбэрээр хүргэнэ. Том тоо нэвтрүүлэг. Орой минь том тоо нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр бид газар зүйн байршил бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцах болно. Студид маань хоёр зочин маань хүрэлцэн байна. Та бүхэн өөрийгөө танилцуулна. Санаа өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр оролцох Эдинс Батар Шхан. За намайг Мэгмар Дарж гэдэг Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын харилцаа геополитикийн чиглэлийн хичээл заадаг юм хүн байна. Багш хүн байна. За хүрэлцэн баярлалаа. Энэс яриага эхлэе. Ер нь газар зүйн байршил улс орны хүн амд ер нь яаж нөлөөлдөг юм бол? Улсын үндэс нь газар зүй гэдэг нэг ахтар үг гэдэг те. Наполеоны ч нэг үг гэдэг шүү дээ. Тэнд нэг луунд чинь ондчлогс ирэх юм бол ахтар зүйл болно гэдэг. Газар зүйн байршил зөвхөн газар зүйн байршил гэлтгүүл дээ. Тэр тухайн газар зүйн байршлаас шалтгаалсан байгаль цагуурийн хүчин зүйлүүд, хүрээлэн борчны хүчин зүйлүүд, газрын доорх болон дээдх баялагууд гэл олон зүйлүүд гарч ирнэ. Энэ бол цэвэр ерөөсөө шууд улсын хүн амд нийгэмд нь гадаад бодлогот нь хөгжилд нь шууд нөлөөлдөг. Энийг судалдаг шинжилгээ ухааныг бол геополитикийн шинжилгээ ухаан гэж нэрлэдэг. Тэгэхээр газар зүйн байршил тухайн улс орны одоо эдийн засаг улс төрд яаж нөлөөлж байгааг гэдгийг судалж байгаа. Тий. Товчхондоо. Тэгэхээр геополитик гэхээр тэгвэл нэг тодорхойлоод ойлгуул ард иргэд маань одоо үзэгчд маань юу гэж ойлгох вэ? Хамгийн энгийнээр геополитик гэдэг. Тэгээ одоо сүүлийн үед ер нь дэлхийн улс төрийн бодлого бол улсын харилцаа нэлээд тийм шилжилтийн эмх замбраагүй тодорхой бус хин хаачих гэдэг юм тэ хин хинтэйгээ байгаа гэдэг нэг олон улсын харилцааны систем шилжилтийн үе яваад байна. Энэ үед ер нь дэлхийд дахинараа геополитикийн асуудлууд гэдэг тэ манай Монголын улс төрчдгийг харах юм бол энэ геополитикийн хүнд цаг үед бид нар бол ингэж хичээж ажиллаж байна энэ төр гэдэг. Геополитик гэдэг нэр томьёог маш хэрэгэлдэг л болчихсон л тэ. Тэгээ энэ үг маань шинжилгээний хувьд юу юм бэ? Яасан гэдэг юм товч ярих хэрэгтэй байх юм үзэгчдэд. Тэгэхээр та бид нар ажил дөрөв хувьсгал гэдэг мэднэ те. Ажил дөрөв хувьсгалын нэгдүгээр үе шат англид гэсэн. Тэ гар үйлдвэрээс мануфактур руу шилжиж ирсэн. Ажил дөрөв хоёрдугаар хувьсгал 1840-50-аад он. Өөрөөр хэлбэл дотоод шатлалтын хөдөлгөөрүүд бий болоод төмөр зам тавигдаад ажил үйлдвэрлэлд эрчимтэй явагдаад ажил үйлдвэрсэн өндөр хөгжилтөө Англи, Герман тэ тэгэл дараа нь ерөөсөө Европын биш Япон, Америк нэгдсэн улс гэсэн юм өндөр хөгжилтэй ажил үйлдвэрсэн улсууд гараад энэ нэг юм жишээлэлд Америк нэгдсэн улс 1840-од он гэхэд дотоодын нийтлэгдэхүүн нэг хүнд ногдох орлогын тэрээр бол Европын улсуудаас нэлээд хоцрогдсон байсан. Гэтэл ажил үйлдвэрийн хувьсгалын үр дүнд 1900-аад он гэхэд бол дэлхийн номер 1 эдийн засгт улс болж ирсэн. Энэ ажил үйлдвэрийн хувьсгалын үр дүн. Ажил үйлдвэрийн хувьсгалын үр дүнд бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт нэмэгдсэн. Дээр нь нэгд үйлдвэрлэл нэмэгдэхээр яг уу тэр бараа бүтээгдэхүүнийг зарах зах зээл хэрэгтэй бол. Нөгөө талаасаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхээр тэр бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэх түүхийд хэрэгтэй бол. Өөрөөр хэлбэл орон зай колоничлалын орон зайгаа яах ёстой болж эхэлж байна. Гүрнүүд тэлэх хэрэглээ болж эхэлж байгаа. Энэ бол мэдээж 1850-60-аад оноос эхлээд энэ нөгөө колони орон зайн төлөвлөх том алж үйлдвэрсэн улсууд бол дэлхийн газар нутгийн 1850-аад онд дэлхийн газар нутгийн 50% ямар нэгэн колонизмд ороогүй байсан. Тэгвэл 1900 гэхэд дэлхийг бол цэвэр хувааж авсан. Английн колон, Францын колон, Бельгийн колон, Голландын колон, Испани, Америк нэгдсэн улс ингээд дэлхийг бол ерөнхийдөө хуваагаад авцсан байсан. Тэгээ энэ орон зайгаа тэлэх бодлогууд улсууд явуулаад эхлэх цаг дор 1900-аад оны их үе, 1800-аад оны сүүл үед орон зайгаа яаж тэлэх вэ гэдэг
шинжлэх ухааны судалгаанд суурилсан, газар зүйдээр суурилсан улс төрийн бодлого гарч ирсэн нь геополитикийн шинжлэх ухаан. Тэр Германы эрдэмтэн Фридрих Рацл гэж хүн геополитикч байгаагүй. Биологч байсан, амьтан судлаач, хүн судлаач, дэлхийн судлаач хүн байсан. Ерөнхийдөө манай ашир ингээд нөгөө ургамал амьтны аймгийн тархалтыг судалж явдаг гэсэн. Энд яагаад ийм ургамал ургаад энд яагаад урахгүй байх? Энд яагаад ийм амьтны аймаг байгаад энд яагаад байхгүй? Явандаа юу орсон бөхөр энд ийм сан заншил соёлтой хилтэй хүмүүс байгаад хахад энд яагаад ийм өөр хүмүүс байгаад байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүс энэ дэлхийн одоо даяар ингээд тархан амьдрахтаа байгаль цагуурын хүчин зүйлээс шалтгаалаад ондоо сэтгэлгээтэй, ондоо соёлтой, ондоо үүдэн тийм ээ хил заншилтай байгаад энэ юу нөлөөлж өгөх вэ? Энэ тухайн байгаль цагуурын хүчин зүйл нөлөөлөд байгаа юм байна гэдэг дүгнэлт. Гэхдээ энэ дүгнэлтийг Фридрих Рацл болоод олцсон юм шиг. Энэ бүр эртний философч Аристотелос эхлээд ягаад Афин Грек юм хүчрхэг болсон гэвэл хамгийн гоё газар зүйн байршилт байсан. Умардын тэр нөгөө викингүүд гэдэг юм уу, гаалчууд гэдэг юм уу, варварууд гэж нэрлэжсэн зэрлэгүүд бол тэд нар бол том биетэй. Гэхдээ гоё тийм төгс төгөлдөр төр тус байгуулах чадваргүй. Аиши персүүд эмтхүүд хятад гэдэг нэг хэрэг юм бол усууд байгуулад байна те. Залтай ухаантай. Гэхдээ Библиэлдрийн хувьд бол сул дорой. Яг дунд нь байгаа грекүүд бол агуу юм Афины эзэнтгүүр Афины төр тусыг байгуулж чадсан. Өөрөөр хэлбэл байгаль цагуурын хүчин зүйл газар зүйн байршилд улсын хөгжилд нөлөөсөн тухай дүгнэлтийг Аристотель жишээлдсэн. Эндээс Фридрих Рацл дүгнэлтүүд хийж энэ хүрээлэн борчин хөрс газар зүйн байршил 3 улсуудын амьдралд эерэг сөргөнөл өөрчлөлт байна гэдэг судалгаа хийгээд жишээлбэл Америкийн нэгдсэн улсад явбал Герман үндэсний судалгаа гэдэг хамгийн гол дүгнэлт бол ийм багт. Ер нь улсууд хаана үсэд? Соёлын өргөжлүүд хаана вэ? Египт, Месопотам энэ тхийг хятад эртний соёлын өргөжлөлтэй. Чи нөгөө дулаан, чиглэг, хөрс цайтай газар үрсэд нь шүү дээ. Тэнд газар тариалан ирэхлээр хүмүүс олноороо сууршаад соёлын өргөжлөл бий болоод шүү дээ. Нэгэн л соёлын өргөжлөл бий болоод ирэхээр чинь төр болно, нийгэм бий болно, хүн амтай болно, цэрэг стратегтэй болно, бодлоготой болно, гадаад харилцаатай болно. Ингээд яг хүчрэх тусам орон зайгаа яах шаардлагатай. Хэлэх шаардлагатай. Тэгэд энэ орон зайн төлөх мэдлэгийн систем, энэ орон зайгаа яаж хэлэх вэ? Өөрийнхөө газар зүйн давуу байдлаа яаж ашиглах вэ гэдэг ийм судалдаг шинжлэх ухаан бол геополитик бол. Тэр Рацл бол геополитикийн шинжлэх ухааны одоо анхдагч эрдэмтэн болоод явсан. Ингээд өнөөдрийн хүртэл геополитикийн шинжлэх ухаан ингээд хөгжөөд тэр нь геополитик гэдэг нь нэгсэндээ аливаа улс өөрийнхөө газар зүйн хүчин зүйлийг ашиглаад нөлөөллийн бүсээ буюу орон зайгаа яаж тэлэх үү гэдгийг л бодлого гэж ойлгож байна. Тэрийг судалдаг нь геополитикийн шинжлэх ухаан. Тэгэхээр газар зүйн хүчин зүйл гэхээр та цаг уур, байршил, газрын баялаг, бүгдүүл юм тийм. Манай улсын хувьд яг тэр газар зүйн тэр онцлог чанарууд юу юм бол? Онцлог чанаруудыг нь хэрвээ ийм эрэг сөрөг талаас нь, давуу тал сул талаас нь ингээд аваад үзэх юм бол 13 дугаар зуунд бид нар дэлхийн номер 1 эзэнт хөрнийг байгуулсан. Ер нь дэлхийн түүхэнд хурд хожид хойшиж гарах бах маш богино хугацаанд Евразийн орон загварын эзэмшилт авсан. Чингис хааны байгуулсан төр. Та бодлоо 1206 онд тэ Чингис хааныг хаан ширээн дөрвөлжлөөд Монголын нэгдсэн эзэнт хөрөн байгуулагдаад 1223 онд Калхи голын ирэг дээр Оросуудтай тулаад 1241 онд Краков тулдчихсан ийм богинохон орон зайд хугацаанд та нар бод тэр үед чинь одоо танк, нисэх онгоц янз бүрийн байсангүй шүү дээ. Яаж монголчууд энэ богино зайд энэ их орон зайг эзэж чадав? Би бол ингэж бодно. 3 хүчин зүйл байна. Монгол тухайн үед хүчрхэг болсон. Нэгдүгээрт хаанч байхгүй арим. Бидний армийн гол давуу тал юу вэ гэхээр морьт зэрэг. Арвтын систем. Зэрэг армийн зохион байгуулалттай энэ байсан. Одоо бид нар мэдэн шүү дээ. Ийшээ баруун тийш аяса аяндаа бол Зевсэгүүдийн аяндаа нийтдээ 20 мянган зэрэг явж байгаа шүү дээ. Гэтэл Гүржийн хааны 200 мянган зэрэгтэй, Оросын 80 мянган зэрэгтэй тулаад явсан. Бид нар цаашаа гээд арчаал явсан. Морьт зэрэг. Маш мобильны хурдсан хөдөлгөөн сайтай. Дээр нь хамгийн гол нь тактик. Монгол хүний. Байгаль цагуураасаа бид нар бол ерөөхдөө байгальтай тасан зохицож амьдардаг тэр хүмүүс. Бидний эрхэлдэг аж ахуй бол газар тариалан биш, бид нар бол мал аж ахуй эрхэлдэг. Мал аж ахуй эрхэлж байгаа удаа тэр чинь ер нь байнгын бэлтгэлтэй байна гэсэн. Ан аваа эрхэлнэ. Монгол хүүхд багад 13 настайгаас л морин дээр суун. Харж хаа ном саадаг бүх юм ингээл харуул эхэлнэ. Тэгэл зурмаас эхлээл таргууд гэл ингээл цаашаа хяр сүнэг гэл ингээл яа ер нь байнгын байлдаа нэг л та. Тэгэхээр хамгийн супер арим. Хоёрт нь торгоны зам юм хийжсэн. Хүнүүгийн эзэнт хөрний үед бий болсон Европ Азийг холбосон торгоны зам нэг хэсэг хаягдсан байж байгаа 13 дугаар зууны монголчуудын үед торгоны зам. Торгоны зам гэдэг бол худалдааны зам. Худалдаа хийжсэн. Бид нар.
Тэгэхээр манай улсаар тэр худалдааны зам дайрч өнгөрч байсан гэсэн. Яг манай улсаар гэх биш, манай улс тэр замыг нь сэргээгээд хянаад ихсэн баг. Гуравт нь мэдээллийн дамжуулалт. Өртөөний систем болсон. 1246 онд Плано Карпини, 1251 онд Уильям Рубрук гэж Италийн одоо Папын элч, нөгөөх нь Францын Стүл Лудовикийн элч хоёр Монголд ирсэн байт. Тэр чинь ирсэн явсан хугацаанд бараг жил хагас явж ирж байгаа шүү дээ. Тэгэд ямар богино хугацаанд хар хорноос Каспийн тэгсэн эрг Сарайд мэдээлэл хүрээд байгааг юм гайхад ойлгохгүй байсан. Өөрөөсөө маш удаан хугацаанд тэр чинь ингээл цөлмөлийг туулаад өрж байгаа шүү дээ. Яаж мэдээллийг ингэж хурдах. Тэгээ тэнд дунд чинь Уильям Рубрукийн бүтээл дээр байгаа шүү дээ. Монголчуудын дунд өвдөг нь буруу тийшээ иргэцэн маш хурдан гүйдэг хүмүүс байд юм. Тэдний захиа махыг хамжуулт юм бэ. Домгийн чанартай. Тэгэхээр өртөөний систем гэдэг чинь бол ерөөсөө бид нар одоо Монгол өнөөдөр ч наадам хийж ирмээр уралдаж байна тийм үү. Их нас азрах соёлын 22-оос 24 км газар тавьчих шүү дээ. Энэ нэг юм 20 30 40 км-ийн зайтай өртөөний системүүдийг бий болгоод маш хурдан мэдээллүүдийг дамжуулж ирсэн. Тэгэхээр цэрэг арим, худалдааны зам, мэдээллийн технологиг бид нар яажсэн байна. Эзэмшижсэн, хянажсэн. Тэрийг хянахад нөлөөсөн тэр нөгөө Монгол хүний дасан зохицох чадвар, сэрэг ухаан, бие бэлтрийн чадвар тэр болгон чинь тухайн үедээ өгдөл болсон. Гэтэл одоо тэгээд яагаад чадахгүй байгаа гэдэг асуулт гарах. Гэтэл 14, 15, 16 дугаар зууны үед далайн нээлтүүд хийчихсэн. Кристофер Колумб Америкийг нэгээд Магеллан тийм ээ Африкийн урдуур сайт гэлтийн ушуугаар зам нэгээл энэ тийхт рүү зам нэгээл далайн тээвэр бол хуурай замын тэмээн жингээс бол ачаа ачих багтал нь өндөр шүү дээ тийм их хэмжээний ачаа ачна дээр нь зам бар цадалбаа. Ингээд далайн замууд нэгдээд ихсэн чинь худалдааны зам, торгоны зам ерөөхдөө мартагдсан. Өөр ашиггүй болж гисэн. Өөрөөр далайн худалдаа чухал болж гисэн. Далайн худалдаанд монопол болохын тулд явах гэхээр тэнгисийн зэрэгтэй болж гэлээ. Нөгөө морин зэрэг биш одоо тэнгисийн зэрэг чухал болж гисэн. Мэдээллийн технологи өөр юм замаар явж гисэн. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс хүчтэй байрлал гэлдэг ч тийм. Тэнгисийн зэрэг, тэнгисийн худалдаа, мэдээллийн технологи. World Wide Web янж штт. Дараагийн өсөж байгаа их гүрнүүд орон зайгаа тэлэх Америкийн тэр тогтооцсон орон зайд өөрийнх нь нөлөөг тогтоохыг хүсэж байгаа дараагийн гүрм ямар улс хятад мөн тэр цэвэрлэл явж байна. Мэдээллийн технологи тэр жишээ квантум компьютер хэмэл оюуны дата их хөгдлийг датаг бацахын төлөө тэнгисийн торгоны зам хоёрыг хоёуланг болох бүс ба зам стратеги арим сая ямар аримтай болж байгаа өнгөрсөн сард ялтын баяраараа харуулж байна. Тэгэхээр энэ гурав бидэрт өгөгдсөн тэр цаг үед нь бид нар таарсан учраас 13 дугаар зуунд 200 жил Монгол бол Евразийг дамсан их тайвныг тогтоож чадсан. Өөрөлд бид нар тийм газар зүйн байршил нь дээр нь байгаль цагуураас өгсөн Монгол хүмүүсийн чадвар нь бидний эрхэлжсэн аж ахуйн тийм өгдөл өгч байгаа. Тэгэхээр байгаль цагуур газар зүйн нөхцөл байдал хүндэнч нийгэмд нь ч улсад нь нөлөөлдөг хамгийн том жишээ бол бид нар өөрсдөө сууж байгаа байхгүй. Өнөөдөр бид нар дэлхийн томоохон хоёр гүрний дунд хавчигдсан байралтай тэр далаа тэнгисээс нь хаслагдмал тийм ээ. Дэлхийн худалдаанаас нэлээд бөглүүд ийм байралтай байна. Тэгэхээр бид нар энэ зүгээр за одоо хувь тавилан ийм да гэл ингээд орхихгүй эсвэл бид нар өөр арга зам хайх хэрэгтэй гэдэг. Юу гэж байна? Сонирхолтой тийм. Хин оршихуйн үед геополитик гэхээр энэ хамгийн түрүүнд юу санаанд орж байна? Яг түрүүн нэг багшийн хэлсэнчлэн газар зүүн байршил газрын өгөгдөл гэдэг дээр бол сонгодог утгаараа бол эхний үедээ бол геополитик бол тэгж явж ирсэн бол цаашдаа бол магадгүй эдийн засаг мэдээллийн технологи бол орон зай бол зөвхөн тэр газрын газаргаар хязгаарлагдахгүйгээр орон зай байна. Арктикийн геополитик байна. Дэше сансрын геополитик гэдэг ч юм уу. Тухайн орон зайны хувьд хэрхэн яаж тэлэх вэ гэдэг бодлого юм болов гэж байгаа. Гэтэ орчин үед одоо ингээ хараад байхад энэ хэдэн газрын баялаг ер нь бол хамгийн бас томоохон факторуудын нэг болж харагдсан да. Тэгэхээр одоо эрчим хүчний хөсвөртэй бидний ойрхот орнууд бол газрын тосны Хятад хятад жишээлх юм бол газрын ховор металлыг бол Орос бол байгалийн хий гэдэг ч юм уу. Тэр өөр төвөгдсөн эдийн засгийн тэр байгалийн нөөцөө бусдад зарж худалдаалах замаар эсвэл бусдад зархаас татгалзах замаар магадгүй геополитикийн алхмуудыг хийдэг гэдэг ч юм уу. Өөр нэг жишээ дурдах юм бол одоо газар зүйн байршил нь яг тухайн үед ашигтай
нөхцөл байдал олгосон гэх юм бол Сингапурын жишээ дурдж болно. Тэ Малаки хоолой. Нөгөөх нь бол бид нэр юу дурдж болно? Швейцын сувг, тэ Египтэд байгаа Панамын сувгийг дурдж болно. Гибралтарын хоолой гэдэг ч юм уу. Дэлхийн томоохон худалдааны замууд заавал дайрж өнгөрдөг. Тэр хоолойгоор гарахгүй бол маш тойроо замаар явах нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр тэр хоолоогоор явж байгаа усан онгоцнуудад төлс шатхуун зарах, тэр худалдааны зам ашлуулж байгаа төлбөр авах гэдэг ч юм уу. Тэр байдал нь өөрөө эдийн засгийн тухайн улсын эдийн засагт маш чухал нөлөөтэй. Нөгөө талаас бас нөгөө халуун хүйтэн цаг агарын нөхцөл байдал гэдэг ярьсан. Жишээл Монголын хувьд бол өвөл болцохлоор бид нар мэдээж нэг барилга зогсчдөг, уул уурхай зогсчдөг. Тэр нөгөө эдийн засаг жоохон зогсон байдал орчдөг. Тэгтэл байнгын дулаан цаг агаартай улсын хувьд бол тэр бол тасалтгүй үргэлжлэх боломжтой гэдэг ч юм уу. Тэр нөхцөл байдлуудыг бас харгалзаж үзсэн. Нөгөө талаас бас нэг уул нурууд гэдэг ч юм уу те томоохон мөрний сав газрууд бас тухай бус нутгийн эдийн засагт бас нэлээд түлхэц болж хөгжилт нь нэлээд түлхэц болж өгчдөг. Жишээлх юм бол бид нар Америкийн нэгдсэн улсын жишээг мэднэ. Тэ Миссисипи голоо дагаад дөрвөн том голын голтойгоо нийлсэн уулзуураар усан замаар бол эдийн засгийнхаа бүх ачаа тээврийг дамжуулж улс орон даяар тархаж чаддаг. Тэр усан тээвэр гэдэг бол маш чухал. Яаж чухал гэдэг юм бэ гэх юм бол бид нар бол газраар тээвэрлснээс бол 20-30 дахин хямд гэж усан тээвэр. Тийм учраас дэлхийн бүх гадаад худалдаа ерөнхийдөө усан тээврээр дамжиж явж байна. Гэхдээ одоо бол жишээлбэл Хятадын бодлого бол дан ганц усан тээвэр гэлтгүүгээр хуурай замын коридоруудыг нээх хуучин торгоны замыг хуучин торгоны замыг сэргийх зам ба бүс гэдэг бодлогыг хэрэгжүүлж байна гэдэг ч юм уу. Гэхдээ тэр нь бол мэдээж бас геополитикийн алхам. Яагаад гэвэл зүүн өмнөд Аз ч юм уу далаад хин ноёрхлоо тогтооцсон байгаа хамгийн чухал сувгууд, хамгийн чухал хоолоонууд дээр хин ноёрхлоо тогтооцсон байгаа вэ гэхээр барууны орнууд холбоотнууд Америк 7 флотоо Атлантын талаа, Номхон талаа, зүүн өмнөд Азийн талаа, Энтхийн талаа гэдэг хойд мөсөн талаа гэдэг. Дэлхийн даяар хамгийн чухал байршлуудад бол томоохон флотоо байршуулчихсан ба. Тэгээ тэнтэй өрсөлдөхийн тулд нөгөө талд бол техник технологи хөгжүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл одоо жишээлбэл цөмийн хөдөлгүүрээр ажилладаг томоохон тээвэрлэгч онгоц гэх юм бол Америк, Франц хоёртлээд. Америк бол 10 ширхэг, Францд 1 ширхэг. Тэгэхээр цөмийн хөдөлгүүртэй усан онгоц гэдэг бол дундаа цэнэглэх шаардлагагүй маш хол өргөн удам далайт туулах боломжтой болдог. Энэ нь өөрөө тухайн газар зүйн хувь цэрэг стратегийн давуу байршил эзлэх хамгийн чухал боломжийг олгодог гэдэг ч юм уу. Тэгэхээр газар нутаг цаашаага нөгөө технологи гэдэг чинь бол өнөөдөр бол геополитикийн хамгийн чухал яригдах ёстой сэдв болсон л. Тэр нөгөө газар зүйн байршлахаас ярьлаа шүү дээ. Далаад гарцтай бол ер нь тэр усан тээвэр ч юм уу тэр далаа бомбын эдийн засаг улс орн нөлөөлж байгаа нөлөөл гэдэг ч юм. Магадгүй зүгээр бодлоо л та бай таяр яриг сонсож байгаад манайх магадгүй ингээд те далаатай ойрхон ч юм уу ус бас тодорхой хэмжээнд газар нутгийн дийлэнх хэсгийг эзэлдэг байсан бол одоо машинда биш те одоо зай бодлож авах та ч юм уу те ингээд амьдралын хэв маяг ч юм арай өөр ухаасан байх гэж бодож байна. Тэгээ өдөр тутамдаа энэ хэд хүмүүсийн амьдрал дээр нэг газар зүйн нөлөөлөл нь илэрч байгаа жишээнүүд одоо бидний хувьд юу юу гэдэг юм бэ? Газар зүйн байршлээ. Тий, одоо бидний амьдралд мэддэхгүйгээр одоо ингээд сая жилийн 4 үйлрэл эрсдэл суур амьсгалтай нэлээд хүүтэн хахир өвөл болдог тухай ярьж штэ тий. Тэр аялал жуулчлалын салбарт зогсдог, барилгын салбарт зогсдог тий. Одоо халуун дулаан амьсгалын хөрсгөний үржилшим сайтай тэр улсуудын чинь урт сураалтын жилд бараг 2 маяр байна штэ. Дор хаяж. Тэг бид нар бодоод үзэлтэй газар тариал өнөөдөр нэг зөвлөнтэй сэдв одоо ингээд намар болж байна. Бид энэ жил Улаанбаатар хэрэгцээгээ өөрсдийн хүчээр хангаж чадах уугүй юу гэдэг асуудал явж эхэлж байна шүү дээ. Тэгэхэд манай хөрсчин өөрөө хэцүү. Яг газар тариаланд тохирсон бас хөрс бас хичээлэхэд хэцүү. Ерөнхийдөө яг орхон сэлэнгийн сав газар хамгийн одоо Монголын намд ороо хэсэг байдаг шүү дээ. Хангаа болоод хинтийн урнаас авсан туул орхон гэсэн энэ голууд нийлж авсаргаад энэ Сэлэнгийн аймаг болгон төв гэсэн энэ хэсэгт бид нар газар тариал эрхэлж байна. Та хэд сонсолт нэг гаагаас авдаг бидний ер нь дундаж хэмжээ нэг 14-өөс 15 центр Улаанбаатар авдаг. Гэтэл одоо нөгөө Украины зүүн хэсгийн тэр нөгөө тэмцэлтэй байгаа газар нутагт чинь
нэг гаагаас 70-аас 80 120 центр авч. Тэр хөрс ямар чухал вэ? Тэдний хар хөрөнгө тэр хөрс бол баг 1 метр хөрс багт. Манай хөрс бол нэг 15-20 см л байгаа. Ахиухан салхи гарахад манай газар тарилангийн хөрс бол эргэчихэр багт. Тэгэхээр энэ байгаль цагуурын энэ хүчин зүйлүүд чинь ядаж л одоо гурил будаага хин нэгнээс авах. За дээр нь бид нар нефт бүтээгдэхүүний хэрэгцээгээ хин нэгнээс авах. Дээр нь ганцхан 2 улстай хил залгаа тэрэндээ л юмаа зарах байгаа юмаа зарах. Тэрийг газар зүйн байршилч бидний амьдралд бүргэд өдөр болгон нөлөөлж шүү дээ. Одоо нефт авахгүй, нефттэй байх, бензинтэй байх юм уу? Одоо ингээд ялангуяа намрын хураалт болохоор чинь бид нар дизель төш байх уугүй юу гэлтэй. Уул уурхай явна дизель төш тэ. Тэгээд бид нар тэрийг хаанаас авах вэ? Ирчим хүч болно. Одоо ингээд бид нар чинь сая цахилгаан станцын асуудлууд гарч ийн. Өвөл тогтоо байх юм уу? Бид нар чинь нийлээд монголчууд чинь нийлээд 1300-аас 1400 мегавайт цахилгаан ирчим хүч үйлдвэрлэж шít. Гэтэл үлийн оргил үедээ бид нар чинь 1600 үрчээд шít. Түрүүн хэлсэн нөгөө мэдээллийн технологи ялангуяа их хөгжил дата ялангуяа хэмэл оюуны хөгжилч өөрөө ирчим хүчний хэрэгцээг асар их нэмэгдүүлж байгаа байхгүй тий. Дэлхийд ирчим хүчний ерөөс ирчим хүчний төлөө тулаан болж шít өрсөлдөө. Тэгэхээр энэ ирчим хүч бол ингээл дабл тал өсөд яваад байна. Тэгэхээр бүх улсууд л нөгөө л ирчим хүчнийхээ төлөө бодлого нь яваад байгаа. Тэгээ бид нар ингээд гаднаас хамааралтай байгаад ахгүй эсвэл өдөрт өөрсдөө бас нөөц болцоо байна уу? Бид нар ингээд гаднаас улаан будаа тариа хоол идэх талхаа хамааралтай байгаад ахгүй бид нар өөрсдөө ямар нэг өөр болноос болцоо. Бид нар зөвхөн хятад руу нүүрс юм уу зэс зараал амьдраад ахгүй эсвэл бид нар өөр боломж олцоо юу байна гэдгийг л яах ёстой. Бото энэ шийдвэр гаргачаад дараа үеийнхэн судлаачаад тэгээ залуучууд бодож явах хэрэгтэй байхгүй. Гэтэл эдийн засаг сая хэлж ш дижиталчлагдчихад. Би нөгөө шавнартай ярьдаг нэг гоё жишээ тахгүй. Candy Crush гэдэг нэг юм тоглоом байлаа шүү дээ. 2.5 тэрбумаар одоо тэр чинь бараг 10 жилийн өмнө зарсан хаш шүү дээ. 2.5 тэрбум доллараар Candy Crush-ыг зарч тэр чинь зүгээр л мэдлэг шингэсэн л эдийн засаг байхгүй. Бид нар нүүрсээ ачаадлын газрын хөрсөө эргүүлээлээ ачаадлаа төмөр замтай хуу машинаар ачих уу яах уу гэл. Хэрүүл хийший жилдээ олж байгаа мөнгө маань юу вэ те. Тэгэхээр эдийн засаг мэдлэгийн эдийн засаг руу шилжих хэрэгтэй. Геополитик бол өөрөө орон зайгаа тэлэх бодлого шүү дээ. Нэг талаас жижиг улсууд орон зайгаа яаж хамгаалах уу гэдэг бодлого. Тэгээ тэр бодлого зарим улсууд бол цэргийн хүчээр хийчих. Тэ? Зарим нь бол эдийн засагт төлөвлөлт хийчих. Хөрөнгө оруулалт худалдааны замаар. Зарим нь бол соёлын замаар хийчих. Geoculture. Соёлын орон зайгаар хэлэх замаар. Мэдээж мөнгөтэй байж нэр хүндтэй байж соёлоо хийх гэдэг шиг байна. Тэгээ зарим нь геотехнологийн замаар хийж байгаа. Бид нар энэ ингээд нөгөө геополитикийн хувьд орон зайгаа хамгаалах болж өгвөл тэлэх ямар боломжууд ингээд арга хэрэгслүүд ингээд хаагаад үзэх юм бол бид нар бас нэг мөр огт боломжгүй ш боломжууд харагдаж байгаа байж л байна. Дэлхийд дээр байхгүй түүх боломжтой соёл занзаашил те соёлын геополитик хийж болж байна. Яаж ч чинь бидний чинь тойроод Монгол үндэстнүүд амьдраад байна шүү дээ. Бүрээд нь өр Монгол байна, Туу байна, Галмаг байна те дээд Монгол байна, цагаан монголчууд байна. Тэг тийшээ ядаж чиглэсэн тэдний зүрхэнд хүрэх гэсэн бодлогыг явуулж явах хэрэгтэй. Технологийн залуучууд стартап компаниуд хийж байна. Одоо Төв Азийн зах зээл рүү инвесторынх нь гарцсан байж байна. Финтекийн салбарын Төв Азид бас захиур хаглал явж байна. Боломжууд байна те. Манай монголчууд чинь байглаасаа оюуны болон физик чадвар өндөр байгаад байна шүү дээ. Зүгээр биднийг нэг юм дотор нь хаалдуулж ах, үндснээр нь хувааж ах, ашиг сонирхлоор нь хувааж ах. Тийм ашиг сонирхол бол гаднаас орж иж байгаа. Тэрийг бид нэгтгэх ёстой. Тэг өөрсдөд ямар боломжууд байна уу? Ямар давуу талууд байна уу? Сул тал нь юу байна уу? Эрсдлүүд юу байна уу гэдгийг тооцож жоод бодлогоодоо явуулаад авах хэрэгтэй юм бол. Газар зүйн хүчин зүйл бол бүр ингээд нэг далаагаас аслагдсан ч одоо ингээд ер нь хэцүү байна гэж суугаад иж болохгүй. Өөр боломж юу байна уу? Яг нөө шийдэл бол далаад галцтай болох дэлхийн дулааллыг хүлээх энэ гэж сонь юмнууд байдаг л да тий. Дэлхийн далаан төвшөнд нэмэгдээд л одоо тий. Манай дормд чинь одоо ингээд одоо ерөөсө энд нэг юм зүүн хойд хятадын тэнгис гэдэг юм үүсээд л ерөөсө тийшээ бид нар далаад гараад эсвэл зарим нэг нь сувг ухаад ийшээ хитүүлээд инженерийн бомб төрчих. Тэр одоохонд бол боломжгүй шүү дээ тий. Тэгэхээр чин худалдааны зам хуучин торгоны зам гэсэн сая ингээд далаанд худалдаа болов гэтэл одоо чин дижитал худалдаа руу яваад эхэллээ шүү дээ тий. Тэгэхээр энэ нөгөө хэлбэр хэм маяга өөрчлөө яваад байгаа. Тий өөрчлөлт яваад. Сая ярьлаа л та нөгөө яалтч газар зүйн байршлага ярихаар ч нөгөө хөршийн асуудал ярьдаг шүү дээ. Тэгэхээр хоёр хөрштэй гэдэг нь даваа болон сул тал аль аль нь байгаа бах тийм. Бид асуухад хоёр хөршийн геополитикийн бодлого тэднэрт үүсэж байгаа геополитикийн эрсдэл нь өөрөө манай улсад ямар байдлаар тусгал болж орж ирэх боломжтой вэ? Энэ талаас нь та ярил. Боломж гэдэг нь ирээдүйн цаг руу арсан. Өнгөрсөн түүхэнд ч борж ирсэн. Ер нь бол яг үүндээ түрүү хэлсэн би нөгөө
Яг зарим хүмүүс хэлэх байхдаа яг түүхээрээ бахархлаа гэдэг. Гэтэ түүх бол өөрөө туршлага. Түүх бол өөрөө сайн судлах хэрэгтэй. Түүхэнд бид нар ямар боломжууд байсан тэрийг хэрхэн ашигласан. Мэдээж цаг үе өөрчлөсөн, технологийн юмнууд өөрчлөгдсөн. Эдийн засаг ядаж л одоо наацхан цэрэг арми чинь тактикийн юу нэг одоо бүтцэн ч хүртэл өөрчлөлтөө сая одоо ингээд цөмийн одоо эрч хүч бүхий сонгоснууд үйлдвэрлэдэг тухай ташин дурдах цөмийн эрч хүчний сонгосон дотор Орос улмын улс маш том байр суурилж байгаа. Яг л энэ далаад гарцтай юм шиг харагдаж байгаа. Хамгийн эргийн бүсийн уртаар бол Орос маш урт гэхдээ тэр нь хойд насны талаар болж эхэллээ. Дэлхийн одоо энэ нийт 12 сарын чинь 6 сар нь хөлдөг байж байгаа. Гэтэл тэр нөгөө ледокол буюу мөс зүсгэж онгоцууд байна. Бид нар бол дандаа юугаар явдаг. Цөм эрч хүчээр явдаг. Бага өөрийн атомын цахилгаанаас яриад шүү дээ. Оросууд бид нар чадна гэдэг. Гэхдээ газар дээр барьсан байхгүй. Усан гоцсон дээр бол байгаад байна. 150 мегаваттын 300 мегаваттын. Тэгэхээр энэ бидний хувьд энэ хоёр хөршөөс ирж байгаа бодлого, боломж одоо юу гэдэг эдэрт нь өөрсд нь ямар байна гэдгээс илүү эхлээд түүхээ харах хэрэгтэй. Тэгээ түүхээ харах юм бол бид энэ улсуудыг байгуулсан. Оросын эзэнт хөрөн гэдэг зүйл тэ Иван Грозныгоос эхлээл цаашаа тэгэл одоо Романовын гэр бүлийнхэн 2 дугаар Николай хаан хүртэл тэгэл зүйл засаг тэгэл өнөөдрийн хүртэл Оросын албанаас ингээд түүхийг харах юм бол анх тэр төр тус гэдэг зүйлийг бол Алтай ордын улс буюу Батын улс байгуулсан. Цүчийн хүү Чингис хааны урд нэгдсэн хятадын яг хятадын эргэтний соёлын иргэншлүүд байсан гэхдээ хүчрхэж гарч ирсэн үе нь бол Юан өрний үе. Энэ бол хувилааны байгуулсан. Тэ ийш ингээл хүлээгүйг ус цагаатагийн ус гэдэг байгуулсан түүх нь бид нар хүчрхэг байхтай байж өнөөдөр бид нар суул болчихжээ Орос хятад гэдэг хоёр том өрнөр хүлээлгэж. Эндээс энэ хоёрын Монгол дахь геополитикийн ашиг сонирхол нь юу гэдэг асуулт гарч ирж байна. Бид нар юу гэж хардъя? Өөрийн болгох чиг гэж хардъя юм уу? Ингээд байлгах чиг гэж хардъя юм. Тэгвэл саяхны түүх шүү дээ. 1727 онд Манччин улс хүчрхэг байхтай Оростой байгуулсан гэрээгээр уран гэрээгээр бүрээдийг тасалж авсан. Байгаль нурын эргээр бид нар хөвөлөж байжсан хүмүүс өнөөдөр бүрээдгээд Оросын газар нутаг болсон. 1915 оны Хягтын 3 улсын хилцээгээр өвөр Монголоо бид нар алдсан. Тэгэхдээ ямар ч байсан сая 500 мянган автогадруулжин километр газар нутгаа тус нь авч үлдээд 61 онд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улсад туурга тусгаар бие даасан улс болсон. Бие даасан улс болсныхоо үр шимийг нь өнөөдөр гуруулаа хүртээд яриа сууж шít. Оросыг нь шүмжлээд, Хятадыг нь шүмжлээд Монголд бол ийм боломж байна гэдэг. Бид хэрвээ энэ хоёрын хэн нэгний нөлөөнд байсан бол шууд ус утгаараа байсан бол бид нэг дээр сууж чадахгүй юу. Тэгэхээр энэ Хятадын Монголд ашиг сонирхол бол тодорхой. 1912 оны 3 сард Дунд тэргүү улсын үндсэн хуулиараа Тагин Туваа Монгол бол Дунд тэргүү улсын газар нутгийн нэг хэсэг гэж үзэж байна. Яг л энэний өмнө Манччин болоод тэр буурын гэрээгээс ингээд аваад үзэлтэй 727 оны энэ газар нутг бол Хятадын Дунд тэргүү улс их гэдэг хөрцөг. Одоо Хятадын их тийм Манччин улс их гэдэг. 1858-1860 онд нээрчин болоод Бээжингийн гэрээгээр энэ Оросын алс дорнодын хэсгийг бол Хятад хоёр улс хоёр тохирцсон багт. 1915 онд биднийг бол Хятадын Дунд тэргүү улсын автоном тэрх бүхий улс гэдэг зөвшөөрч байгаа. Оросууд гэхдээ Оросын сүзэрийн нэрхтэйгээр Оросын давуу нөлөөтэйгээр Оросууд явсараад 1945 оны 2 сарын 4-өөс 11-нд болсон Яалтын баг хурлаар Монголыг өөрийнхөө газар нутгийн нөлөөллийн статустай гэдгийг их гүрнүүдээр хүлээн зөвшөөрлөөд Америк, Британаар тэгээд Чанкайшигаар манай тусгаар тогтнолыг асан хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Дунд тэргүү улс амархан хүлээн зөвшөөрчихгүй. 1945 оны 10 сарын 20-нд одоо 80 жилийн өмнө бидний өвгдөөц өвөө эмээ аав ээж тусгаар тогтнолынхон төлөө санал өгсөн 100%. Тэрний үр дүнд бид нар тусгаар тогтнол авч байна. Тэгэхээр Хятадын бодлого бол бидний өөрийнх нь нэг хэсэг гэж үзэх сонирхол байна. Оросууд бол энэ нэг юм улс гэхдээ өөрийнхөө нөлөөний улс байлгахыг хүсдэг. Ягаад Оросууд биднийг ингээд энд байлгаад өөрийн нөлөөлөл байна гэдэг. Ягаад гэвэл энэ дорн дахнаас Оросын алс дорнд руу чиглэсэн геополитикийн бодлогот ямагт аюул занал гарч ирчихсэн. Тэгэхээр тэрийг тогтоон барих буфер бүс буюу завсрын юм бүс. Гэхдээ харахад тусгаар тогтносон. Гэхдээ өөрийн нөлөөлнө. Тэр зорилгоор бий болгосон Оросын геополитик. Энэ бол
Оросын газар зүйн байршлал өөрөө тэгж нөлөөлж байгаа. Энд чинь ингээд Европ Азийг дамсан Владивосток хүртэл энэ их орнд ургацсан шүү дээ. Өргөн цаг газарнуудыг энд чинь Сибирийн баялаг байна. Хамгийн гол нь Транс Сибирийн төмөр зам гэдэг энэ манай хэлээс 200 орхин зам улаан өдөр дайраад өнгөрж байгаа төмөр зам байна. Оросуудын хувьд бол төмөр зам маш чухал. Яг л энэ их газрын гүр учир тэнгисийн гүрэн бол биш. Тэнгисийн гүрэн болох гэж үтсэн гэхдээ алхтын болов. Сайн нэг онгоц тээвэрлэгч онгоц Америкчуудад 10 байдаг гэж шүү дээ. Оросуудад байсан гэхдээ зөвлөлт ус задраад хүтэн дайнд ялагдаад зарим нэг нь одоо Макаод энэ төр юу болцсон зогсож байгаа шүү дээ. Казино энэ төр болцсон. Тэ. Тэгэхээр ингээд нэг хоёр хөршөө ярихаар ингээд том гүрнүүтэй цаана бодлого байгаа гэдээ ирж болж байна. Хэдүүл ингээд өөрсдийнхөө нүдээр харах юм бол ер нь давуу талтай боломж юу байгаа юм. Ингээд магтгүй дээрс нөгөө хоёр хөрштэй гэдэг нь ингээд далаад гарцгүй те хоёрхан хөрштэй гэдэг сул тал юм шиг. Тэгэхээр бид хэд бас ашиглал нөгөө талд нь зөндөл боломж байгаа. Ингээд харахаар нөгөө нэг те нүүрс хэрглэж байгаа бидний одоо хүнс өмсөж байгаа хувцас бараа бүтээгдэхүүн ч гэдэг юм. Ингээд хоёр хөрштэйгоо ингээд харьцуулаад арах юм бол эдийн засгийн хувьд экспорт импорт гэдэг юм худалдаа бүтцэн ямар хөө байдалтай гэдэг юм бэ? Хоёр хөрштэйгоо гэж байгаа. Хоёр. За манай импортын бүтцийг аваад үзэх юм бол мэдээж дийлэнх нь бол урд хөршөө гарч байгаа шүү дээ. Урд хөршөө бол манай импортын 93% нь бол байгалийн баялаг шүү дээ. Экспорт явуулсан. Экспортын 93% маань байгалийн баялаг урд хөршөө гэж байгаа. Импортыг аваад үзэх юм бол бид нар бол 30% бол эрчим хүч. Нөө нефт бол Оросоос 30% нь бол урд хөршөөс Хятадаас авч байгаа. Тэгээ үлдсэн 40% нь бол Япон, Швейцар, Америк гэдэг бусад хөгжмийн улс орнуудаас авч байгаа л та. Тэгэхээр гадаад худалдааны хувьд тэрүүн хөрш улс юм чи хөрш улсууд хоорондоо түрүүн хэлсэн худалдаа хийдэг. Тэгэхээр хөрш улсуудын эдийн засаг сайн байна гэдэг чинь нөгөө талаас бол бид нэр тэнд хийг зарах боломж байна л гэсэн. Энэ нь бол тэр илүү орлого болох. Илүү орлого олно, бид нэр илүү хөгжих боломж. Нийтээ нөгөө зочны маань хэлсэн тэр одоо урд хөршийн маань техник, технологийн дэвшил бол бас аюу урдцтай хөгжиж шүү дээ. Тэр нь бас нөгөө талтай бидэд боломж олгож байгаа. Тийм. Тэрийг бид нөгөө айц аюул занал гэж хий одоо хоосон хардж яхаар боломж гэд хараад бодитоор тодорхой төрийн дээд түвшинд болоод дунд түвшинд эсвэл бизнесийн байгууллагын түвшинд тодорхой гэрээ хэлцээ хийгээд л явал та тийм юм аа зараад л өгөөл худалдаал аваад л ингээл явах одоо явж илээ шүү дээ угаасаа. Экспортын үед бид нэр 90 гаруй хувь нь хятадд юм зарч. Гэхдээ тэр экспортын хятадын импортын бүтцийг аваад үзвэл Монголоос авч байгаа учраас бага байгаа шүү дээ. Маш бага. Монголоос авахгүйсэн ч болохоор. Тэгэхээр одоо бид нар л ерөөсөө хогсчих нүрс, бид нар л хөрн нүрс, бид нар л зэс зардаг юм шиг бодож бас болохгүй байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө диверсификац буюу солонгоруулах хэрэгтэй. Бүтээгдэхүүнүүд. Данганц нүрс биш, данганц зэс биш, газрын ховор элементүүд боломжууд юу байна уу те? Эрчим хүчний сэргийгт эрчим хүчний том орон зай манад байж штэ те. Нарны эрчим хүчний гэхэд салхины эрчим хүчний суурь одоо өгөгдлүүд нь байгалийн сайхан өгөгдлүүд байна штэ. Дээр нь одоо дата төвүүдийг хаан байгуулах гэдэг бол дэлхийн улсууд том зовлон болчиход те. Газар хөдөлтгөө, цунами явуултгөө одоо юу гэдэг те. Эрчим хүчний их усүртэй ойрхон тийм дата төвүүд чинь маш их эрчим хүч ирэлж штэ. Маш том дата төвүүд байгуулж штэ. Яг л тэр big data бий болоод тэнд хадгалж авах хэрэгтэй. Тэр манад сайхан боломжууд нь байна. Энд байгуулалтаа тийм. Энд ирээд байгуул. Бид нар хажууд нь нүүрсний сайхан цахилгаан станц 50 мегаваттын 100 мегаваттын бариад өгч. Эсвэл тэд нар өөрсдөө тэрийгэ байгуулж байгаа. Өөрөөр мөнгө олох ямар боломж юу бид нар хийгээл хэвээр. Ямар нэгэн айдас майдсаар биш. Гэхдээ мэдээж тэр бизнес бол шудраг байх хэвээр. Харилцан ашигтай байх хэвээр. Ашиггүй бизнес хийж болохгүй. Бизнес бол ашигтай байж чив. Тийм ээ. Хийжлэвэл хамаа алга гэж ашиггүй бизнес хийгээд болохгүй шүү дээ. Гэрээ хэлцээрүүд нь тунгалаг байх хэвээр. Монголчуудад ашигтай байх хэвээр. Мэдээж олон улсын гэрээ хэлцээрүүд одоо ялангуяа бизнесийн хэлцлүүд ингээл бид нар ярьдэн шүү дээ оюутлахын хэлцэл тэгсэн тийм болсон гэдэл тэр мэрийгээ тэр олон улсын эрх зүйчдэн судлаад ямар алдаа мадаг гарцсан. Дараагийн том хөтөлбөрүүд төслүүд явах хэрэгтэй шүү дээ. Тэр нь 3-4 ширхэг усууд сонирхоод юм мөрөнгө оруулалт орж шүү дээ. Одоо бидний мэдэх нөгөө хуч арева буюу одоо бол Бадрах энержи гэдэг Монголд явж байгаа ураны төсөл төр. Өөр одоо юу гэдэг газрын ховор элементэн дээр Samsung-ийн хөрөнгө оруулалт сонирхч оруулал байх хэрэгтэй. Одоо тэгээд үр хөвгтдээ нүүрс үлдээн гэдгийг би бас ойлгодог.
технологийн төвшин чинь эрчим хүчний их усрууд 19-р зууны энэ төр шатаадаг эрчим хүч гаргадаг юм чинь ер нь л үе өнгөрөөгд л шүү дээ. Мэдээж хамгийн примитив, хамгийн амархан эрчим хүч гаргах юм бол нефттэй ч юм уу, газар ч юм уу нүрсээ зарж шатаагаад л болж ин л байна л дээ. Гэтэл нөгөө эрчим хүч гаргах технологид чинь өндөр түвшинд ирчээд байна шүү дээ. Маш бага зүйлэр их эрчим хүч гаргадаг юм руу ингээд яваад ахч бид нар ингээд суугаад иж болохгүй байхгүй. Мэдээж эхлээд боломжтой зүйл юу вэ нөө? Үдийн зах зээл дээр гаргаад зах зээл гэдэг нь хятад юм, Орос юм уу, Туваз юм уу те хамаагүй те. Мэдээж нөгөө багтаамжтай төмөр замаар тэрвэрлдэг тийм бараа бүтээгдэхүүн бид нар зараад байгаа учраас түрүү хэлжсэн нөгөө мэдлэгч гэсэн эдийн засаг биш 19-р зууны эдийн засаг яваад байгаа учраас ялч харахгүй л нөгөө хятад чинь л худалдаж аваад байна л да. Тэгээ тэрэн дээрээс мөнгө болоод дараагийн эдийн засгийн ямар салбарууд хаашаа байж гэнэ тийш хийх хэрэгтэй. Өгн 3.5 сая хүн чинь нэгтийг байх төр зовлонтой ядуу амьдраад ах шаардлагагүй шүү дээ тийм. Эч одоо 3.5 сая шүү дээ. Манай нийт эзэн засаг нийтээр нэг 20 тэрбум доллар болж байгаа шүү дээ. 20 тэрбум доллар гэдэг чинь Илон Маскын хөрөнгө чинь 400 тэрбум биш та. Бидний Илон Маск 20 жил дангаараа зүгээр тижээчих юм аашин. Тэгээд тэр ажиллахгүй зүгээр байж байгаа. Тэрнийх юм том эдийн засаг байхгүй нэг ядаад л энэ чинь нэг толгой молгоо ажиллаад л ийш тийш яваал ингээл одоо нөгөө хотын дарга төвчлөлийг шийдэхин тулд ийш тийш яваал туршлага асуудлаа шаардлагагүй чинь хим л уян дээр бүх шийдлүүд нь байж байгаа шүү дээ. Улаанбаатарын нөхцөл байдлууд ийм учраас та нар ийм шийдэл хийлдэг гэл дээ. Тэрнийх ингээл толгой ажиллуулаад зовоод гудамжинд гараад линк техник гэдэл ингээд ах шаардлагагүй байхгүй. Ер нь маш энгийн шүү дээ. Энэ улс орны чинь аваад явах боломж нь өөрөө энэ том зах зээл урд чинь байж нийш юм зарна уу дараагийн эдийн засгийн салбаруудаа хөгжүүлнэ. Газар зүйн геополитикийн байршлын давуу талыг бид нар ашиглах хэрэгтэй. Та түрүү хэлсэн шүү дээ тийм. Тэнгисийн өрөм бол одоо бол дэлхийн геополитикт бол илүү ноёрхох ноёрхож байгаа тийм. Тэгэхээр бид нар бол геополитик гэдэг сэдвийг ярихад бол далай тэнгисийн геополитикийн бол орхитуулж болохгүй юм шиг санагдаж байна л да. Ялангуяа энэ худалдааны замууд тэгээд далаа нь гол стратегийн байрлалуудад бол бомтуудад бол тухайн улс орнуудын геополитикийн бодлого цаашдын чиглэл бол хэрхэн яаж өрнөж байгаа талаар одоо миний ойлгож байгаагаар бол хятадын зам ба бүс гэдэг бодлого бол ганцхан Малаккийн хоолойгоор худалдаагаа хийхгүйгээр Мьянмар болон Пакистанд өөрсдийнхөө бомбыг хөгжүүлэх гэдэг ч юм уу тий. Тэр хоолойгоор нийт худалдааныхаа дийлэнхийг явуулж байгаа учраас тэр сул талаа магадгүй нөхөхийн тулд өөр бусад арцуудыг хайж ийн хятад бол гэдэг ч юм уу тэр далайн геополитик бол сүүлийн үед бол одоо хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа талаар та тэнгисийн геополитик тий. Америкийн нэгдсэн улс тэр тэнгисийн худалдааны ер нь ангсагчуу тий Британчаас эхлээд Британий эзэнт хөрнөөс эхлээд Британий хааны толгой дээр нар жаргадгүй гэдэг үг байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл дэлхийн 24 цагийн бүс дээр Британий колоничлол байсан. Бүх талаан тэнгисийн худалдааны бомбууд зам дээр Британи байсан. Тэр хяналт бол сүүлд ерөнхийдөө 20-р зуунд Америк руу шилжсэн. Дэлхийн 1-р дайн, ялангуяа 2-р дайны дараа Америкийн нэгдсэн улс Английн байр суурийг өөртөө авсан. Тэгээд тэр далайн худалдааны тогтцсон маршрутууд байна шүү дээ, тийм. Ингээд хэдийгдэн маршрут байна шүү дээ. Өнөөдөр Трамп гарч ирээд Панамын суугийг эргүүлж авна гэдэг байгаа чинь нөгөө тэгсийн хуучин тэр Француудын ихсэн төслийг Теодор Рузвельтийг худалдаж аваад дараа нь сүүлд нь хайцсан тэр төслийг одоо явж байгаа тэр төслийг чинь өргүүлж авна гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр бүспа зам жишээлбэл сая Пакистанаар нөгөө гарч байгаа коридор байна тийм. Энэ чинь бүспа замын 6 коридор яваад шүү. Тэрний чинь 3 тэнгисийн зам байна. 3 хуурай зам байна. Одоо тийм коридорууд багт. Тэгээ тэр сая ярьж нөгөө Малаккигийн хоолой дээр хангас ахсууд хяналт тавьчихад байна шүү дээ. Сингапураар дамжуулаад. Тайван дээр яагаад Америк нэгдсэн улс хяналт тавьчихад байна? Мөнх талаан зам байна. Филиппинд яагаад байна? Окинавад яагаад Америкийн зэрэг? Яагаад Солонгост байна? Энэ чинь үгүй хятад өсөж байгаа энэ том дэлхийн том топ 10 бомбын чинь 7 хятад байж шүү дээ. Энэ шүүр масар том үйлдвэрлэгч болцсон, асар том худалдаа авахч болцсон. Энд ингээд худалдаанд тэгсийн худалдаагаар явж яадаг. Энийг л тогтоом барих бодлого Америк нэгдсэн улс хийж байгаа шүү дээ. Яаж нэг хятадыг далаад гарахгүй. Тэгэхээр хятад бас бод. Пакистанаар Гвадарын бомб руу гарч байна. Одоо Таиландтай яриа хэлцээ гэдэг шүү дээ. Таиланд урагшаа хэлсэн хойг хэсэгтэр бидний энэгээр чинь таслаад Панамын сууг шиг сууг гаргая. Энэгээр бид нар зам гаргая. Оросуудтай хойд мөсөн талаанд яриа хэлцээ явж байна. Ерөнхийдөө дэлхийн дулаар л бол жишээлбэл эргээр хэрвээ нөлөөлнө гэж үзэх юм бол хойд мөсөн талаанд далайн замууд. Агтаа нөгөө түрүүээс нөгөө бүс зөвсгч онгоцууд бол явж л байгаа.
Улирлын чанар. Тий. Амстердамаас Тэнжин хүрэх энэ замыг ингээд аваад үзэх юм бол Амстердамаас хэрвээ ингээд уламжлалт замаар Суэцийн сүгээр яваад энэ тхийн талаагаар гараад Малакигийн хоолоор гараад Тэнжинд хүрэх зам. Амстердамаас хоошоо яваад Мурманскийн бомб дээр нэг зогсож өгөөд хоошоо цаашаа тойроод Тэнжинд хүрэх зам хоёрыг харьцуулаад үзэх юм бол нөгөөх нь 30% хурдан хойд мөсөн талаар явах. Гэтэ энэ нөр зуны зэгт үл хөргөндөр болчиход байна. Тэгэхээр тийш нэг Арктикийн төлөөх. Гэтэ тэр нь зөвхөн далайн маршрут биш. Дээр нь тэнд чинь нөгөө нефт, байгалийн хийс, шельфийн янз бүрийн нүүдүүд очир хятад бас тийшээ гээд яваад. Тэгэхээр бидний хувьд далай тэнгисийн геополитикийг анзаарч явах хэрэгтэй гэд хэлээд байна шүү дээ. Юу болоод байна вэ? Дэлхийн худалдаанууд хаагур яваад байна уу? Жохон хэцүү л дээ. Ер нь монголчуудын хувьд бид нэг далайн гүрэн болох гэж хөвцсөн түүх хуулианы үед байдаг. 2800 2700 хөлөг онгоц бий болоод Японы ирэх рүү Японы гэж авах тийм том флот дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн олон онгоцтой флотыг бид хөдөлгсөн. Гэтэ камикадзе сэлгэнээс болоод манай тэгсэн сэргийн юмуд бол сүрсэн түүхтэй. Бид нар бол их газрын ус. Ер нь геополитик төр нэг юм шүү. Бид нар нэг юм яриад шүү. Байгаль цаг уурын хүчин зүйл, цаг уур хүрээлэн буу, газар зүйн байршлын хүчин зүйлүүд нь улсуудын хүмүүс сэтгэл зүйд, нийгэм бие биед физиологи гэдэг юм өөр нөлөө үзүүлдэг тухай. Ерөнхийдөө дэлхийн улс төрийн газар зүг, дэлхийн геополитикийн орон зайг нэг цул гэж үзэх юм бол үндсэнд нь сонгодог геополитик бол их газар тэнгисгэл хоёулаа болж байгаа. Тэгэхээр манайх бол их газрын бас. Бид нар их газрын бас. 13 дугаар зуунд их газрын л хүрэн байх болсон. А тэнгисийн өрнүүд нь хэмээн өгөхөр нөгөө Англи саксууд. Нөгөө Британи, Америкийн нэгдсэн улс. А энэ донд эргийн бүс гэж нэг юм байна. Римланд гэж нэг ойлголт. Хятад бол эргийн бүс бас. Дотгошооч, гатгшаач нөлөөгд ирэх боломжтой. Тэр нь бол яг нөгөө бүс ба зам гэдэг нь өөр ингээд илрээд яваад байгаа хэлбэр. Орос улс их газар бас. Одоо жишээлбэл дэлхийн танкийн баг худалчинд 30-40% зөвхөн Оросд байна шүү дээ. Танк, артиллерийн те ихэнх нь Оросд байна. Оросын тулаан бол ихвчлэн хуурай зам энэ одоо хийгээд байна. Гэтэл Америкт бол илүү тэнгисийн тулаан хийгээд байна. Тэгэхээр тэнгис хуурай зам. Тэгэхээр бид бол их газрын гүрэн. Гэхдээ тэнгисийн геополитикийн орон зайд юу болж байгаа гэдгийг бид нар маш сайн судалж явах хэрэгтэй. Тэнд худалдааны ямар маршрутууд яаж явж байна вэ? Тэнд бид нар оролцох боломжууд байна. Олон улсын эрсдэн дагуу бид нар бол Монгол улс далай тэнгист далбаагаа мандалах хэрэгтэй. Далайн дээвэрт оролцох боломжтой. Гэхдээ бид нар их хвчлэн ирэхээ яадаг вэхэр хувийн компаниудад зарчдаг. Монгол улсын далбаатай ус онгоцлог далайн худалдаанд явж идэг. Зарим нь хууль бас 8% хийгээд Монгол улсын нэр хүнд чинь тийч бас сонир болцсон явж байгаа юмнууд бол байгаа шүү дээ. Бид нөгөө далбаага түрээслүүлсний далаад гарцгүй орны далбаага түрээслийн хөрсөө мөнгөө яаж идэг авч идэг. А гэтэл далаа их газрын зэрэгцээ түрүүн үе ярьсан агаарын орон зай гэж нэг байна. Бюрократи буюу агаарын орон зай. Өөрөлд агаарын орон зайн төлөх тэмцлүүд том онгоцууд бүтээгтэй. Боингийн, Airbus-ийн хятад зүйлүүд CR гэдэг 900 гэдэг онгоц хийчлээ шүү дээ. Иргэний агаарын тээвэр яачааны энэ орон зай руу бас дэлхий явж байна. Хамгийн айхтар нь эфирократ буюу сансрын орон зай руу явж байна. Нөгөө хиймэл дагуулын орон зай гэдэг юм уу. Сүүлдээ өөр Марс руу тэлэх энэ төр нөгөө орон зайд тэлтэж. 5 дахь нэг зүйл нь бол түрүү ярьжсэн нөгөө технологийн бидний нүдэнд харагдахгүй байгаа нөгөө вебээр дамжиж явж байгаа орон зай. Тэнд хийх хэлдэг. Тэрийг бол нөгөө технологи өндөр мэдээллийн технологийн технологитой нөхдүүд тэр орон зайд тоглолт хийж эхэлнэ. Тэгэхээр бид нар их газрын ус, тэнгис далаа, тийм агаарын орон зай, сансрын орон зайд боломж байна уу? Эсвэл технологийн орон зайд боломж байна уу? Хаана өрсөлдөх боломж байна уу? Томас Фридман дэлхийн бүрэх хөвшгээд 2005 онд бичгтээ жижиг том хамаагүй одоо бүгдээрээ гарааны цэгнийг болцсон шүү. Дэлхийн хурдтаанд дэлхийн худалдаанд мөнгө олж байна. Одоо бүгдээрээ World Wide Web буюу энэ дэлхийн сүлжээнд холбогдсон байна. Тэрийг л ашиг. Тэгэхээр манай Монгол бол ялч газар зүүн их газрын орн. Тэгээд 2 хөрштэй. Тэгэхээр 2 хөрш айл болох аюул гэхээс илүү боломж гэж харж. Энэ бол боломжийг ашиглах хэрэгтэй. Тэгээд таасаа хэлсэн шүү газар зүүн байрлал төр онцлог цаг агаар нь ингээл ялгаагүй хүмүүсийнх нь амьдрал те амьдралын орчин зан заншил бүх зүйлд нь нөлөөлсөн байдаг. Тэ. Одоо бид нар ингээд Фридрих Рассел нөгөө эрсдэл суур амьсгалын хүмүүсийн биеийн чадвар сайн, дасан зохицох чадвар сайн, оюуны чадамж өндөр гэдэг үгнсэн байдیں۔
мэдээж рацлын дүгнэлтийг шүүмжилдэг хүмүүс байдаг л да. Чи сошиал дарвинизм юм ярьж байна. Одоо юу гэдгийг халуун дулаар амьсгалын хүмүүс болохоор одоо юу гэдгийг IQ мууч гэдэг юм уу те. Гэхдээ факт шүү дээ. Илүү гэдэг нь. Тийм. Тэгэхээр маш олон онцлог байдаг юм шүү дээ. Тэгээд нэвтрүүлгийн цаг маань төгч юм. Тэгээд та хоёроос энэ геополитик гэдэг зүйлтэй бидний амьдралд хэрхэн яаж нөлөөлж байгаа талаар бас үзэгчтэй өнөөдөр ярьсан зүйлээ базаад нэг дүгнэлт хэлээч гэвэл. За миний хувьд бол нөөц гэдэг талаас бол ярихыг хүсэж байна. Яг бол түрүүн хэлсэн шиг дэлхий бол эрчим хүчний нөөцийн төлөө бол уралдаж байна, тийм ээ. Тэгэхээр нөөц гэдэг тэр зүйлийн төлөө том гүрнүүдийн геополитикийн бодлого хаашаа чиглэж байна. Одоо бол сүүлийн үеийн нөө цэвэр эрчим хүч гэдэг бол манай магадгүй экспортыг шахах нөлөөтэй байж магадгүй гэж байна. Тэднэр дээр бол бид нар анхаарах хэрэгтэй юм байна. Нөгөө талаас газрын тосны гэдэг ч юм уу бүс нутгийн зөрчилдөөнүүд бол дэлхийд даяар нефтийн үнийг өсгөх энэ нь бол эргээд инфляцаараа дамжуулаад та бидний амьдралд нөлөөлөх боломжтой юм байна гэдгийг бас харах хэрэгтэй. Нөгөө талаас том гүрнүүдийн геополитикийн зөөлөн хүчний арга хэмжээ гэх юм одоо бол орчин үед бол нэг тийм цэрэг дайны цэрэг стратегийн арга хэмжээ бараг авахгүй шахах болчихсон. Ерөнхийдөө бол эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг бол их авдаг. Тэгэхээр эдийн засгийн хориг арга хэмжээ дайлангаа манай хөрш орнуудад авж байгаа худалдааны хориг гэдэг ч юм уу эдийн засгийн хориг арга хэмжээ нь бол дам нөлөөгөөрөө бол манай улсын эдийн засагт бас сөрөг нөлөө үзүүлэх боломжтой байд юм байна гэдгийг бас анхаарч хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол гео эдийн засаг гэдэг ч юм уу гадаад худалдаа далаад ингэсэн эдийн геополитикийг бол бид нар бол бас бид нар бол хамаагүй гэж бол орхитуулж болохгүй. Тэр талын мэдээллийг бол авч бас судалж энэ нь биднэрт тэргээд ямар боломж сул талуудыг бий болгож болох вэ гэдэг талаас бол байнга харж явах хэрэгтэй гэж бодож. Геополитик гэл нэр томьёо яваад л одоо улс төрчид дэлхийн нийтээр л геополитикийн энэ хүнд цаг үе гэж яриад хэдүүлэн нэвтрүүлгийн өмнө ярьжсэн. Тэгээ геополитикийг ерөнхийдөө хоёр салгаад ойлгочих хэрэгтэй байна. Геополитик гэдэг бол нэг бол улс орнуудын орон зайгаа тэлэх бодлого. Орон зай гэдэг нь зөвхөн хуурай зам биш, тэнгис биш, агаар, сансар, интернетийн орчин гэл орон зай бүх хэлбэрүүдийг ярьж штэ. Энэ орон зайн төлөө улс орнууд явж байна. Орон зайгаа тэлэхэд л. Тэрийг эдийн засгийн, соёлын, технологийн гэдэл мангар олон янз бүрийн арга хэрэгслийг ашиглаад явж байна. Нөгөө талдаа геополитик гэдэг бол энэ орон зайгаа тэлээд байгаа бодлогыг нь улсуудын тэр бодлогыг судалдаг шинжлэх ухаан. Газар төрөлтөөр суурилсан улс төрийн мэдлэгийн систем яаж явдаг. Тэгээд геополитикчид гэж хүмүүс байна, сонгодог. Сайн нэрлээд байгаа Фридрих Хацл, Рудольф Челлен, Хайлфорд Маккиндер зүрхэн газрын ололтой, Николас Байкман, Римланд концепц гэдэг юм сонгодог геополитикч. Орчин үеийн геополитикчдаар бид нар энийг сайн мэдхгүйгэл одоо Збигнев Бжезинский, Николас Хенри Киссинжер гэдэг юм Америкийн та Оросд бол Лев Гумилев гэж бидний монголчуудын талаар судалсан монголчууд яагаад юм хүчрэх байсан гэдгийг чинь ингээд олон 10 жил судалсан юм хүмүүс шүү дээ. Яаж энэ орон зайгаа энэ улсууд тэлээ наасааш. Тэгэхээр энэ геополитикийн шинжилгээ ухааныг Монголын онцлогтойгоор хөгжүүлэх хэрэгтэй. Их гүрнүүд бол өөрсдийнхөө эрдэмтдтэй яаж Америк ингэж бодлого явуулах вэ? Яаж Англи бодлого явуулах вэ? Яаж Герман бодлого явуулах вэ? Яаж Орос өдр орон зайгаа тэлэх үү гэдэг бодлоготой. Жишээл Оросын геополитикийн бодлого дотор Евразийн онол гэж сүрхий онол байна. Петрников, Савицкий, Лев Гумилев. Одоо Нё Евразийн онол гэдэг Александр Дүгэн гэдэг Путиний одоо ганц стратегч гэж нэрлэгдээд байгаа тийм. Хятад бас өөрийнхөө концепцийг хийж байна. Жембяжэн гэж нөхөр нэгдтiin тийм ээ. Энэ айдуу өсөлт гэдэг юм уу зөөлнөр өсөх гэдэг. Томьёолт яаж тэр зөөлнөр өснө гэдэг нь Орос шиг цэрэг стратегийн замаар биш худалдаа хөрөнгө оруулалт күнзийн зөөлөн замаар дэлхийн орон зайгаа тэлэх. Тэгээ бүх улсууд ингээд бодлого явуулж байна. Тэгэхээр их гүрнүүд зөвхөн явуулаад жижиг улс явуулдаг юм уу гэвэл жижиг улс бас боломжтой. Миний хувьд бол нөгөө геополитикийн арга хэрэгслийн стратеги нь юу ах вэ гэхээр эдийн засгийн замаар, геоэкономикийн замаар, геокалчрын замаар, соёлын замаар, геотехнологийн замаар гэдэг юм олон хэрэгслүүд байна шүү дээ. Бид нар боломж бол жишээлбэл геокалчр буюу соёлын боломж байна. Гэхдээ тэр нь одоо жишээ нь Солонгост нөлөөлөд л эсвэл Лондонд байж байгаа Англи хүнд нөлөөлөх гэхээсээ илүү бид нар чинь геополитикийн хувьд хэдийгээр хоёр их гүрнээр хүрээлэгдсэн боловч давхар бид нар Монгол үндэстнүүдээр хүрээлэгдсэн байна. Борайд өөр Монгол халимаг тува дээд Монгол цагаан монголчууд гэдэг өөрөлд тийшээ чиглэсэн соёлын бодлогыг хийж явах хэрэгтэй.
Гэтэ тэрийг төр бол хийвэл бас жоохон төвөгтэй. Соёл урлагийнх нь одоо жишээлбэл Жавхлан гэдэг дуучны хамаг Монгол гэдэг төсөл байдаг. Тэр бол цэвэр ерөөсөө геокалчер бодлого. Та ингээд YouTube дээр ороод хамаг Монголын төслийн доор байж байгаа комментдэг биш юм бол бүр айдууд, халимгууд, кархалбакууд те дээд монголчууд, цагаан монголчууд ингээд дэлхийд даяар давхан сурж байгаа монгол үндэстэн чинь монгол гэдгээр бахархсан тэр соёлын тэр нэг зөөлөвчний юм яваад байна шүү дээ. Хоёрдугаар геотехнологийн аргаар хийх хэрэгтэй. Бид нар мэдээллийн технологи, дата, өгөгдөл, залуучууд сайн байна шүү дээ. Энэ талын юмнууд байна. Яг тэгвэл нэгэнт open source-ууд бий болцсон, нээлттэй ихүүд байж хат тэрийг ашиглаад манай IT-ийн компаниудыг дэмжиж өгөөд гаргаад IT-ийн компани нэг зовлон өрн маш их таар шаарддаг. Тэгэхээр бид нар нөгөө түрүү хэлээд байгаа одоо зарах юм азар сайн зар. Тэндээс орсон мөнгөө хааш нээх хэрэгтэй нөө технологи янз бүрийн тэр салбар руугаа хийгээд ингээд хөгжүүлээд яв. Алийн болгоо энэ нөхдөд чи өөрхий бор зүрхээр яваад явахгүй шүү дээ. Хойвыг жишүүлэл хэн дэмждэг вэ? Техникнаас төрн дэмжиж идэг тийм. Тэгэхээр төрийн бодлогоороос компаниудад дэмжиж явж. Том бүр кампусууд үсгээд дэмжиж явж. Тэгэхээр бид дэлхийн энэ улсуудын уралдаанд хөгжлийн төлөөх уралдаанд, орон зайн төлөөх уралдаанд тоосонд хаягдаад үлдэх үү? Ямар ч байсан дундаас дээшээ давхиад явах уу гэдэг бол бидний сонголт. Хин нэгэн гадныхан бидрийг ингээд л одоо хөгжүүлэхгүй байгаа юм мөнтэргээл одоо буруутгаад бидний хөгжлгүй байгаа нь Орос их эсвэл Хятад их эсвэл Америк их гэж харах хэрэггүй. Бид нар өөрсдөөсөө асуудлаад боломжууд юу гэнэ. Тэгэл цааш явах хэрэгтэй. Геополитик гэдэг зүйл бол газар зүйн өгөгдөл төрөө хэлсэн байршил, газрын доорх дээрх баялаг гэл боломжууд байна. Тэрийг л цөв зүйтэй зохион байгуулад л улс орныхаа амьдрал, нийгэм хүмүүсийн амьдралыг сайжруулж явах ч гэсэн тэр бодлого шүү дээ. Баярлалаа. Үзэгчд маань өнөөдөр ерөнхийдөө геополитик гэсэн сэдвээр бид гурван яринаас ер нь улс орны газар зүйн байршил нь Хуамын амжиргааны төвшин улс орны хөгжилтэй цаашлбал бусад маш олон зүйл нөлөөлдөг мэн гэдэг талаар мэдээлэл авсан баг. Тэгэд хүрэлцэн ирж сонирхолтой яриа өргөнсөн хоёр зочиндоо баярлалаа. Өнөөдрийн дугаарыг энэ хүрээд өндөрлөж байна. Баяр та үзэгчдээ.